сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 8 цаг 13 минут болж байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч ундрахнаар та бүхэн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк хамтран ажиллаж байгаа 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. За мөн Юна BBQ найзууд хамт олон гэр бүлэрээ магшаарж идэнгээ инээд аз жаргалаа хуваалцаж дурсамжаа бүтээгээрээ суурайтаагаар хамтран ажиллана. Зээ мэдлэг гэж минийгийн талаараа та мэдхүү нэвтрүүлэгт оролцох хуудасны дугаар 77 77 38 83 за та энэ утсанд холбогдож орж ирээд 3 асуултанд хариулан ялгчлаарай. За ингээд 77 77 38 83 руу заалах нь нэвтрүүлгийн хамгийн ихний сонсогчоо хүлээж байна. За та уцаар ярихаас өмнө мэдээж яриг радиогоо унтраагаарай. Тэгээд дуу шуудаг газар байвал яриад эфирээ хүндэтгээд бити чимээгүй газраас ярил зүгээрээ шүүгдэг. 90-67 өглөөний мэнд. Өглөөний мэнд жижигхэн хаалт байна. За өглөөний мэнд жижигхэн хаалт. За эхний асуулт. Зээрийн үр төлийг юу гэдэг вэ? Зээрийн үр төлийг юу гэдэг вэ? Цаг явсан. Янзаг гинэ. Баяр хүргэе. За дараа нь Чингис хааны баг хатан хин юм бэ? Хулан хатан. Вау, баяр хүргэе. Вау. За тэгвэл дараагийн асуулт буюу хамгийн сүүлийн алтын асуулт. Богдхан уулын хамгийн өндөр цэгийг юу гэдэг вэ? Юу? Богдхан уул гэдэг бид нар урагшаага ингээд энэ уул руу гардаг штэ тий. Энэ уулын хамгийн цэцэгүн. Вау. Супер. Гайхалтай. За нэвтрүүлгийн хамгийн ихний оролцогч ялагч болж байна. Нөхөн хаалта баяр хүргэе. Би танд нэг хэлэхгүй. За. Миний дайсан. Дайсан юм уу? Дайсан биш. Өрсөлдөгч гэж хэлээч. Тий. Тойр хоорондоо гоё ингээ мэдлэгээрээ өрсөлдөөрэй заяа. Яа, дүэлд дуудаж байна. Энд чинь алах юм болох нэ. Гоё юм болох нэ хүүхдүүдэд. Баяртай. Яа. Шалтаагүй баг шүү байна. Ер нь оюус эзнээ дүэлд дуудаж байна. Харин тийм ээ. Наал гэж байна. За оюус эзэн ч бас мэдээж яриг мөчөөгөө өгөхгүй мундаг л хариулдаг л да. Ялгч гоо. За одоо тэгэхээр дэмждэг хүмүүсээ хэлнэ. Миний хувьд бол би оюус цэг дэмжиж байгаа. 94.11. Өглөөний мэнд чимүр. Өглөөний мэндээ. За таны хувьд эхний асуулт. За энэ дуу ямар нэртэй хуудасаар цацагдсан бэ гэд хэдүүлээ нэг юм хариулж чадаагүй асуулт яваад байна да. Яа сонсё. За тэгэхээр хэдүүлээ сонсоод үзэх нэ наа. За энэ байна. Яагаад орчихгүй вэ? За. Энд чинь нөгөө хакас гэж төрөг гарлын ард түмэн байдаг те. Хакас гүйн дууг. Дууг нөгөө нэгдсэн байдаг. Энэ юу болоод вэ? За манай мөнх чаргал жижигхэн хүн алзыг хөөхөн хүүшүү хээ гинэ. Хөөхөн залиг байна. За энэ асуултыг төр зурда болио. Би энийгээ шийдэж чадахгүй байх шиг байна. Таны дараагийн асуултыг асуучих. За. Хөл бөмбөгийн дэлхийн арга шалгаруулах тэмцээнд Өмнөд Америкийн хэдэн улс төрүүлж ирсэн бэ? Өмнөд Америкийн. Тий. Өмнөд Америкийн. Цаг явж байгаа тий. 3 2 1 2 биш юм байна. Холбогдсон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Өмнөд Америкаас дэлхийн хөл бөмбөгийн авраг болж исэн улс хэд вэ гэдэг асуулт байгаа. За тэгэхээр та хэлэх нь ямар ч байсан 2 биш юм байна. За 1 гэдгийг баг бүгд мэдж байгаа бах. 1 төрүүлсэн гэдгийг. Тэгэхээр нэгээс 1 лав биш. Тэгэхээр 2 биш бол хэд вэ бүгдээрээ баримжаа тоолж агаад ярих юм байна. За дараагийн сонсогч 93 өглөөний мэнд. Байна уу? Өглөөний мэнд. Сайн байна уу? Химээ нэгсэн бэ? Эрдэнэ. За Эрдэнэ. Таны хувьд ихний асуултыг асуунаа. За Өмнөд хөл бөмбөгийн дэлхийн арга шалгаруулах тэмцээнд Өмнөд Америкийн хэдэн улс тэргүүлж байсан бэ? Тоо хэлэх юм байна. Цаг явсан. Аргентин, Уругвай, Бразил 3 юм болов? 3 яг 3 юм байна. 3 юм байна. Өмнөд Америкаас дэлхийн авраг болжсэн 3 улс байдаг ажээ. За дараагийн асуулт. За дараагийн асуулт. Frozen хүүхэлдэйн кино хэдэн онд гарч исэн болоо? Цаг явсан. Яаж баримжлах вэ? Frozen-гийн хүүхэлдэйн кино. Frozen. Let it go, let it go гэдэг. Frozen уу? Хэдэн онд гарч исэн юм бол? Frozen. Энэ ч бас нэг ийм хэрийн хугацаа өнгөрцөн байх шүү. Баримж.
3 2 16 юм болов? 16 биш юм байна. Холбоосон баярлалаа. Би бол бас 16 л гэж хэлэх юм байна. Ер нь тэр хавцаа гэдэг биш юм байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Let it go гэлдэг. 77 38 83 гэдэг дугаарлаа залган шүү. За Frozen хүүхэлтэй чинь. За саяхан л одоо энэ дэлхийн бүх охтууд л Let it go гэдэл дагаад болж исэн санах юм. Ааха. 99 өглөөний минь. Өглөөний минь дарин болтой. Өглөөний минь. Эхний асуулт. Frozen хүүхэлтэй кино хэдэн онд гарч исэн бэ? 2013. 13 онд гарч исэн. Баяр үргээ. За. Дараагийн асуулт. Дараагийнх нь Улаанбаатарт хэдэн оноос 4G сүлжээний стандарт нэвтэрсэн бэ? Ба. За цаг явсан. 4G. За бид нар ч гар утсаараа харахаар 4-ийн тоо гараад ирдэг тий. 3 гэж ашигла хардаг байсан. Тэгснээ 4-ийн тоо гинт гараад ирсэн. Он хэдэн он бэ? 2015 л гэж. 15. Арай биш юм байна. За холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Манай цэцэг бол нэг ер нь бол наанта цаантаа бол авахгүй яг оны хатуул аавна энэ удаад бол хатуу байна л гэж байна. Сүүлийн үед бол ширүүн байгаа. Гэхдээ тэр нь хүмүүсээс таалагдав. Жохон хатуу. Зэгтээ цэцгийн яг ингээд хатуурхлыг даваад гараад ирэнгүүт бүр ингээ хам ангааж байгаа. Бүр үнэхээр хариулахгүй гэж бодсон асуудлууд нь хариулж гарч ирсэн тохиолдлууд хэд гарлаа. Тэгсэн. Сонирхолтой байна. Үнэхээр. За дараагийн сонсогч дугаараа нууцлсан байна. Өглөөний минь. Яна өглөөний минь намбал юм. Өглөөний минь. Яагаад яана вэ? Тий. Яагаад яана гэж байгаа вэ? Дугаараа нууцлсан гэдэг. Зүгээр. Улаанбаатарт хэдэн оноос 4G сүлжээний стандарт нэвтэрсэн бэ? 15 гэсэн үү. За уул нь яг тэр хавцаа тий. Хавцаа. 16 он шиг юм. 16 баяр үргээ. Эндээс ч бас л олон жил 7 жил өнгөрцөн байна шүү дээ. Би бүр яг талбайгаар 4-ийн доо гараад ирлээгээ бүр итгэхгүй харж ирсэн. 16 он байсан юм байна. За дараагийн асуулт. Тамжид, Сэндэр, Уянга, Хүдэр зэрэг нь ямар киноны дөрүүд вэ? Нөгөө юу шүү дээ. Цаг явж байна. Майшин кино ч юу лээхгүй юу? Зүг байна. Ядуугийн зовлон. Баяр үргээ. Ялтын асуулт. За ялтын асуулт бол гайгүй хөнгөн асуулт байх шиг байна. Өмнөд Солонгос улсын далбаанд хэдэн өнгө ордог вэ? За бити яараарай. Сайн бодож. 10 секундсэндээ сайхан бодно шүү. Гэхүү тэгэхгүй. За тийм цагаан цортой байдаг тий. За тийм. Тэгээд за 4 өнгө. 4. Баяр үргээ. За намууд юм билүү? Тий, намуу нэрээр авдаг гэхгүй юу? За намуу гэдэг нэрээр нь биччихв үү? Тий. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье тий. За тэгээ. За манай хамтран ажиллагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцааг үзээлээрээ хамтран ажиллаж байна. За Ариг банк 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгож зарласан байгаа. Энэ аяныхаа хүрээнд бараа татан авах барьцаагүй зээлийг сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгчдэд зориулж олгож байгаа юм байна. За энэхүү зээлийг харилцагч таны эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг хамгийн таатай нөхцлөөр шийдэж өгснөөр онцлог буюу 5 тэрбум хүртэлх зээлийг ямар ч үйл хөдлөх хөрөнгийн барьцаа байхгүйгээр хурдан шуурхай олгож байгаа юм аа. За зээлийг бол ердөө 2-3 хоногийн дотор 2-5 хоногийн дотор олгоно гэж байгаа. Тэгээд 5 тэрбум хүртэлх гэхээр бас их ер нь Монголд үйл ажиллагаар эхэлж байгаа ихэнх компаниудын хангалттай хэмжээний зээлийг олох боломжтой юм байна. За тэгээд 12-оос 24 сар хүртэлх хугацаатаар зээлэх боломжтой. За энэ тус бүтээгдэхүүнтэй номин сүлжээ дэлгүүр гэрээ байгуулсан. За тэгэхээр номингийн харилцагч хэрвээ та бол энэхүү зээл нээлттэй байгаа юм байна. Бусад худалдааны салбарын бизнес эрхлэгчид ч мөн Ариг банктай холбогдорой. За тэгэлгүй яг юм. Бид нэр 24 цагийн турш ажилдаг буюу хотлайн нууцны дугаарыг зарлах гэж байна. 77 10 техник 77
88.1 өглөөний мэнд. Ууц насарчихсан байна. За 77 38 83 гэдэг дугаар руу залгана. Дараагийн сонсогч 89 88 өглөөний мэнд. Бэнэ. минь. Өглөөний мэнд хинтэй холбогдсон. Бимба. За бимба. Отто бүжиглийн шоу үздэг үү? Үгүй. Яа, тэгвэл оттой бүжиглийн шоунаас хамгийн сүүлд хэн хасагдсан бэ гэдэг асуулт таарсан байна да. За. Цагаа явуулъя. За. Таах уу? Хөлбөр аваа болов. Хөлбөр байх. Орсон хүмүүсийн нэр нь нэвд. Ядаж нэг таах юмсан. Үздэггүй хүмүүс тас нэрээ жоохон хэцүү л асуулт байна те. Нөгөө юугаар фэйсбүүкээр ингээд нөгөө тасцсан хэсгүүд нь яваадсэн тэндээс бол санаж байгаа нэр алга байна уу? Үгүй. Тийм юм ерөөсөө тэрийг үздэг болох. Надад ч бас орж ирэхгүй л байгаа тийм тасцсан хэсгүүд. За. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээ. За. Энэ үздэг хүмүүстэй л их сонирн байгаа юм шиг байна тий. Би сая нөгөө бүтэн сайн цуус олж ирсэн чи яг гарахаар нь за сонирхож харж агаад хэн хасагдах бол гэж агаад энэ асуултыг оруулъя гэж бодсон шүү. За манайхан ста юу яасан бэ? Зөндөө олон комент байна. Гэхдээ энэ дундаас үздэг хүмүүс бас байна. Тэгсэн чинь аг штэ гэдэг комент ирсэн бахаа. Аг гэж бас оролцогч юм уу те? Тэр хамгийн сүүлд хасагдаг баха гэж бодож байна. Аг гэдэг нөгөө нэг мөрч киноны гол дүрийн нөгөө залууг ярьж байгаа. 95 өглөөний мэнд. Өглөөний мэнд. За энэ толбогцсон. За ойн. За өглөөний мэнд. За өглөөний мэнд. 3 дахь болж байгаа. Одтой бүжиглийн шоунаас хамгийн сүүлд хэн хасагдсан бэ? Чин санаа. Чин санаа хасагдсан. Баяр үргээ үздэг хүн таарсан байна. Үздэг хүн байна. За таны хувьд дараагийн асуулт. Даймба их романыг хэн бичсэн бэ? Даймба их романыг Төлгөн Толстой, Лев Толстой. Лев Толстой. Баяр үргээ. Яалтын асуулт. За яалтын асуулт ингэсэн. Дуу барина уу та гэдэг. Дуу болохгүй нэг нэр техникээс олж гарсан шиг байна. За хуучнаар ажилчны район гэж аль дүүрэг юм болоо? Ажилчны Хаан дүүрэг. Хаан уул дүүрэг. Орсон бэ. Дараагийн асуулт. Тодорч байна. Нэр нь хэн блэ? Охно анхтай холбогдож гинүү? Тий, анхтай холбогдож. Орж ирэнгүүтээ зүгээр. Баахан хүмүүсийг унгаас асуултанд хариулаад Лев Толстойг хариулаад шууд хариулж гин. За гайхалтай. Баяр үргээ. Баяр үргээ. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогчоо 77 38 83 гэдэг дугаар руу авнаа. Одоо ингээл комент хараа сууж штэ. Манайхан нэг иймэрхүү бичсэн байна гэж сууж байна. Комментын дундаас ийм нөгөө хөгжилтэй комментуудыг би түүж уншнаа өнөөдөр. Ажилчдын район гэдэг чи хэдэн хүртэл ажилчдын район бас би нэг сонирхноо. 94. Манай яг юу вэ? За сайн байна уу эги өглөөний мэнд. За эхний асуулт. Өхөр шахах гэж юу гэсэн үг вэ? Юуг өхөр шахах гэдэг юм бол? За цаг явсан. За. Бяцлаг юм болов. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Зөв хариултаа сонсож байгаарай. Тийм бяцлаг бол биш юм шиг. Өхөр шахах гэсэн шүү манайхаа. Монгол ахуйтайгаа ойрхон хүмүүс бол дорхноо хариулах ах хөө. 77 38 83 77 88 30 өчигдөр би юм уншижсэн. Өхөр шахах гэж юу гэсэн үг юм болоо гэд хайж үзсэн. Тэ цэгийг өөрөө мэддэггүйсэн юм уу? Өчигдрийг хүртэл. Мэддэггүйсэн. 86 97 өглөөний мэнд. Сайн байна уу? Хинтэй холбогдсон бэ? Хин гинэ? Жижигхэн төмөр гэлэгч дөө. Жижигхэн төмөр хүн гэдэг өгч. Нэрээ юу? За өгч. Тэгээ. Шинэ оролцогч юм уу? Тий. За нэвтрүүлэгтээ тавтай морил. Одоо манай багчаа хоорондоо өрсөлдөөд би нэгээ дайсан гэв юм болж штэ. Амжилт хүсээд ихний асуултыг асуунаа. Арслангийн эмийг юу гэдэг вэ? Цагаас. Ирслэн гэдэг. Баяр үргээ. За дараагийн асуулт. За. Диснейийн хамгийн сүүлийн хүүхэлдэйн кино ямар хүүхэлдэйн кино вэ? Цаг явсан. Хүүхдүүд хүүхэлдэйн кино маш сайн мэдж байгаа гэж атсан. Танглед юм уу? Танглед. Биш яана. За холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Манайхан жойрд бүр үнэхээр юу яагаад шүү дээ тийм ээ. Шинэ оролцогч ихтэй байгаад байна. Тийм байна. Сайхан байна.
За 92 онд хаан улд үүрэг гээд ажилчны район гэдэг 65 оноос 92 оны хооронд байсан юм байна. Манайхан ч одоо нэг 14 хоттой болох ч юм. Тэр ихтэй хойшлсангүй. Ойстой сураг сонссонгүй ямар ч Хойшлсан л гэх шиг болох юм. Манайх бол гоё нэртэй хот болгож байгаа. Тэгвэл тий одоо энэс хойшоо 14 болчих юм бол хуучнаар тэр гэж юу вэ? Надад хамгийн хэцүү нь хот хорны тээвэр яах юм бол гэж. Хот хорны тээвэр. Өглөөний мэнд. Өглөөний мэнд ирднэ. Өглөөний мэнд ирднэ. За таны хувьд ийм асуулт таарсан. Үхэр шахах гэж юу хэлж ийн вэ? Цаг явсан. Үхэр шахах зүйл одоо үхрээ нөгөө хотлуулахыг хэлж байгаа юм болоо? Хотлуулахыг хэлдэггүй юм байна. Гэтэ гоё логикгүй нэ. Холбогдсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За. Сонирхолтой ах ч вэ. Эфир утас 77 38 83 гэсэн дугаар л байгаа шүү. За Улаанбаатар хотод 829 минут болж байна. Хоёулаа дэмжин ажигчаа танилцуулчаад үргэлжлүүлье. Дэмжин ажигчаар 27 итгэмээргүй цэмцгэр сүрчиг мэт үнэр гэсэн уриатаагаар Old Spice дэмжин ажиллаж байгаа. Эрчүүдийн бие арчилгааны брэнд Old Spice хөлсний үнэр дарагч дезодорант за мөн биеийн шингэн савн нь төрлөө нэмээд 5 дугаар сарын 17-ыг хүртэл номин E-Mart Carrefour зэрэг дэлгүүр томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нэг дээр нэмэх нэг урамшуулалттай худалдаалагдаж байгаа юм. Тийм учраас та бүхэн амжаад аваарай. Манай нэвтрүүлгийг 24/7 итгэмээргүй цэмцгэр сүрчиг мэт үнэр Old Spice дэмжин ажиллаа. Баярлалаа. За утсан тасарчлаа. 77 38 83 гэсэн дугаар байгаа. Ганц хуудастай олцсон чинь нэрээ холбогдох хэвээр үнэр хэцүү болчихжээ гэд манай сонсогчид тэгжилээ. Тусгаалan уулзаа юу. Би ч одоо тэгж хэлсэн одоохор. Уулзаа юм жаа. Нэг квиз дээр чи манайх нэгдүгürt байдаг, хоёрдугаарт сая нэг ажлын зартай холбоотойгоор манай сонсогчид надрууст амар холбогдсон шүү. Тийм үү? Тийм тэгээд тэр далимдаал 9987 өглөөний мэнд. Өглөөний мэнд. Чокана. Өглөөний мэнд. Сайхан амарсан уу? Ажлын эхэлсэн үү чокавч? Аль 6 цагт. Эртэж хүн шүү. За таны хувьд эхний асуулт харин 3 дахь хүн болж байгаа учраас шууд хариулт авч болно. Үхэр шах. Би харин үхэр таргалуулахыг л шилжих болоод гэж бодоод. Баяр хүргэе. Шилжих. Аха. За. Хүнсэнд хэрэглэх үхрийг тусгайлан бордохыг үхэр шахах гэдэг юм байна. Тийм. За манайхан яг нэг мэдэж авлаа надтай хамт. Дараагийн асуулт. Юу вэ? За байж байгаарай. Утас маань тасарсан шүү. Найруулагч инженер маань төр орж ирээд утсыг маань залгаад өгөөч. Утас маань тасарчлаа. За одоо залгаангууд холбогдохгүй гэх байхаа да баг. За. Үхэр шахах гэдэг чинь өстой анх удаа сонсч байна. Тэгсэн чинь ингэж штэ. Буреатууд үхэр шахаж зах зээл төлхөө нийлүүлдэг байсан гэж байна. Би нэгд өдөр 72 залгасан гэсэн байх шүү. Таргалуулах гэдлээдгийг хилдэг санагдах юм байна гэсэн байна. Сонсогчдын холбооны дараа юу 14 хот вэ гэдэг 14 хоттой болгож байгаа. Гэтэ нэг тийм юуны нэг тийм үлгэр өгдөг штэ тий. Үлгэр дээр мангас чи хитэн толгойтой байдаг л гэдэг шиг. Энэ 14 дээр нэмээд нэг толгой нэмээд 15 толгойтой атгааж хар мангас гэдэг. Амар тохиолдол юм шиг санагдав. Тийштэй би таргалуулах гэж хэлсэн шүү гэсэн байна. За. Сонсогчдын холбооны дарга ер нь өөрөө бас нэг залгуул яасан. Тийштэй. Залгаад оролцоод ялуулаас яасан. Тийм комментаристаа тэдэн асуултанд хариулсан, эдэн асуулт хариулсан ялагч болмоор байна гэдэг. Манайхандаа одоохондоо манай нэвтрүүлгийн дүрэн бол холбогдож орж ирээд 3 асуултанд хариулсан л ялагч болдог ийм дүрмтэй байгаа. За манай төгөлдрийг бас ямар хоолойтой, ямар шоу ярьдаг хүн байгаал гэж сонирхож байгаа хүмүүс байгаа л гэж итгэлтэй байна. За манай төгөлдөр чинь манай Facebook группт нэлээд идэвхтэй байдаг сонсогч маань байгаа. Цэцэг гар утасны дугаараа тавиа гэсэн мэн одоо тэгж гинтэхгүй. Өмнө нэг удаа тавьжсэн ч бүр сандарсандаа болоо. Би тавьчих юм уу? За, утсаа өөрийнхөө хувийн утсаа ашиглахаар бас асуудалтай байгаад байдаг. Тэгэхээр аргун тавьж болж байна. Чиний утас. Тэгвэл танай зөндөө олон крашуудын тэмдэглэж яваад чамраа мессеж хийж шүү дээ. Крашладаг хүмүүс ээш. Буруу краш. Крашдаг юм байхгүй. За гахаа шахах гэж сонсож байсан хашиж байгаа тэжээд таруулуулаад байдаг. Ер нь бол шахна гэдэг нь бордохоо ерөнхийдөө бас хилждэг. Зөвхөн ганц үхэр дээр биш гахаа дээр ч бас ашигладаг юм шиг байна те. Мөнгө жаргалууд тэгжсэн байна. За манай Сүхбаатар хот Баянзүрх хотоос тусгаарлаж Далангаа босгочихсан байгаа. За ер нь хот дотороос бид нар ч байгаах чулуугаар айлдаг байсан. Одоо тустай хот байсан бол баг бас чулуугаар хүүхдэд байлдах болов.
За, зэндмэн би хоолойг нь мэднэ төгөлдрийн гэсэн байна. За. За, Баяра Яки 14 хотоор 2 хоног аялуулна. Монголын 14 хотоор 2 хоног аялуулна гэсэн байна. За одоо болцсон юм шиг үү шүү. Яриад За, үзье. залхаад үзэр манайхаа. Өглөөний мэнд. Байна уу? Байна уу? Өглөөний мэнд. За. За, Хинт өглөөний- албацсан бэ? Так. Байна уу? Өглөөний мэнд. За хинтээ холбогдсон бэ? Так таа. Хинтээ гинэ? Жак. Жак. За манайх нөгөө арай өөр хөлбраа туршиж үзэж байгаа энэ нөгөө хүний хоолойг өөрчилчдэг айгүй инээдтэй болгочдөг. За Жакаас эхний асуултыг асуунаа. Ингэсэн байна. Эрх чөлөөний арал гэгддэг одоо хүрэл коммунист дэглэмтэй улс ямар улс вэ? Астад өгнө. Байна уу? Сайн сонсогдсонгүй. Сайн сонсогдсонгүй. Аха. За. Одоо танд сонсогдож байна уу? Сонсогдсон. За тэгвэл асуултаа асууя. Эрх чөлөөний арал гэгддэг одоо хүртэл коммунист дэглэмтэй байгаа улс ямар улс вэ? Цагийн явц. Цагийнсан. Хойд солонгос. Хойд Хойд солонгос. солонгосыг эрх чөлөөний арал гэдгүү байна. За, хойд солонгос маань арал дээр байдгүй, хойг дээр байдаг юм байна. Холбогдсон баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, тэгэхээр бүгдээрээ арлын улсыг хайх нь байна. За, хойд солонгос бол ялтчгүй коммунист дэглэмтэй улс гэдгээ. Гэхдээ бидний хайж байгаа улс бол арал байх нь байна. За дараагийн сонсогчийг авъя. The call was rejected by the server. Байна уу? Байна уу? Байна уу? Өглөөний минь хэн байна? Ахаа. Хоолой нь бүр ингэж өөрчлөгдөх юм уу? За тэгвэл эхний асуулт. Эрх чөлөөний арал гэгддэг одоо хүртэл коммунист дэглэмтэй улс ямар улс вэ? Осодохгүй яасан нэ? За, Одоо сонсогдож байна уу? Ер нь дуу маш муу байна уу? Муу. за би нэг уншаад үзье. За. Эрх чөлөөний арал гэгддэг одоо хүртэл коммунист дэглэмтэй улс ямар улс вэ? Улсын нэр хэлэх нь байна. Цаг явсан. За юу л вэ? Дарал үсгэж гэх юм бол куб юм шүү. Куб үлээж Куб юм таарч байх байна. уу? Баяр үргээ. Тэр байх уу? Куб болсон байна. За. За. Ууцсан тасарчлаа шүү дээ. Бас Нэг тасарсан асуултанд уу? хариулаад тэгсэн. За За. дараагийн The call was сонсогч. rejected by the server. Байна уу? Please try again later. За. Болдгүй шүү. За, тэгэхээр бас жоохон техникийн асуудлууд бас гараад ах шиг байна. The call Байна уу? was rejected by the server. За тасарсан байна. Сая анхаа байна гинэ. Би бас анхаа гэд ялч анхаа гэд сонссон. Тэгээд царай нэгсэн чинь хоолойны юм өөр болчиход байгаа юм байна шүү дээ. Өглөөний минь Байна уу? Өглөөний минь бүрнээ. Бүрнэ. За өглөөний минь бүрнэ. Таны хувьд одоо эхний асуултыг асууя. За. Алтай романыг хэн бичсэн болоо? Юу гэнэ? Алтай романыг хэн бичсэн юм бол? Цаг явсан. Алтай да. Аха. Алтайд гэж роман байдаг. За цаг явж байгаа. Хойдоо авахгүй. Хөлбөр Байх байхгүй шүү дээ. Холбогдсон За холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, Монголын сар болсон зохиолчдын нэг мэдээж эрэг энийг бичсэн. За дараагийн сонсогчоо хүлээж авнаа. Хавтаа бэлдээд л байж байна. Одоохондоо дуудлага хараахан орж ирээгүй байх шүү байна. За өглөөний минь 8088 Байна уу? байна уу? Байна уу? За тасарсан байна. За. Алтайд гэдэг роман байдаг. За, би хэдэн онд бичснийг нэг хараад их. Шин техниктэй студ нөгөөд бид хэдэн өглөөний нэвтрүүлэг дээр өстэй заримдаа хөгөөч ирж байна. 80 өглөөний минь 80 Байна уу? Дахиад анхаа байна. дахиад анхаа байна. За, эхний асуултанд хариулсан. Манай анхаа чи куб гэдгийг хариулсан. Одоо За, дараагийн хоёрт нь. асуулт нь Алтай романыг хэн бичсэн бэ? Ямар юу гэнэ? Алтайд Алтайд гэдэг роман байдаг. юу штэ. Садравалын лододан буу. Лото дам баяр байсан үргээ, юм байна. баяр үргээ. 1951 онд хэлэгдэжсэн юм байна. За ялтын асуулт. Аа. Уйгурчин Монгол бичигт ч үсэг өөр ямар үсэгтэй ижил бичигддэг вэ? Цаг ясан. Наад юу ч дуулахгүй байна. Ч үсэг яа нэ? Уйгурчин Монгол бичигт ч үсэг ямар үсэгтэй ижил бичигддэг вэ? Ямар үсэгтэй адилхан бичигддэг гэдэг юм уу? Ээ, тэг Яг байх үнэн. уу? Ч2.
C2 адилхан бичигддэг. За ялаж тодорч байна. Аргууныг сонсогдоод миний сонсохдохгүй байгаа юм уу да? Тийм болов. За би бас нэг яриад Тийм байна. Аргууны хамаагүй л дуулж байна. За би тэгвэл унших гээд орол тий. Тэгэх юм байна. За анхаа мань өнөөдөр энэ 4 дахь ялагчаар тодорч байна. Баяр хүргэе. Баярлалаа. Өдрийн ажил намж хүсье. Баярлалаа. За хамтран ажиллагчтай танилцуулаад буцаад эргээд нэвтрүүлэгт орно. Манай нэвтрүүлэгтээ Юна BBQ найзууд хамт олон гэр бүлэрээ магшааж идэнгээ инээд ад жаргалаа хуваалцаж дурсамж бүтээгээр өрөөтэй хамтран ажиллаж байна. Ямар гоё ураатай юм бэ тийм ээ. За Юна BBQ Paradise салбар шинээр нээгдэж байгаа. Энэ бол 5 дугаар сарын 15-нд нээлттэй их юм байлээ. Одоо нэг 7 хоногийн хугацаанд тийм 7 хоногийн 4 дахь өдөр бүгдээр нээлттэй болох юм байна. Тэгээд Paradise гэдэг энэ салбар нь яг хаана үдин гэхээр Баян Монгол хорооллын яг замын эсрэг талд Paradise Center гэж нээгдсэн. Энэний нэг давхарт юм билээ. Тэгэхээр Юна рестораны хувьд болохоор 2016 оноос хойш Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж ирсэн. Салбартаа олон улсын жишгт нийцсэн стандартын баримтлан ажиллаж байгаа юм анхдагч ресторануудын нэг гэж хэлж болно. За тэгэхээр шинэ салбарт нь хэдүүлээ 5-тай тухтай гоё шинэлэг орчинд найз нөхдөөгөө гэр бүлтэйгээ ажлын хамт олноороо гоё амттай сайхан хоол идэх боломжтой болж байна. За ер нь Юнад би их орох дуртай. За хүн амттай уулзах ч юм уу бизнесийн уулзалт гэвэл Юнаг сонгодоо тэгээд шалтгаан нь бол мэдээж хэрэг орчин нь бол үнэхээр гоё байдаг. За орчноос авахуулаад өгж байгаа үйлчилж байгаа үйлчлэгээ за сэрээ савх нь хүртэл тийм өөр гэх юм уу өөр ингэсэн онцлогтой гоё орчинтой ийм газар за нэг шинээр нэмэгдэж байгаа юм байна. Paradise Center бол одоо манай цэгийн хэлж байгаа бол Баян Монгол хорооллын тэр хавьд шинээр нэгдэж байгаа юм. Чи Баян зүрхтүрийн 36 дугаар хороо гэж яддаг 26 дугаар хорооныхоо за тэнд чинь маш олон тусдаа бас баг хот шиг шахууны газар байгаа гэдэг. За 26 дугаар хотлоо ажихад бас нэлээд асуудалтай байдаг. За тэр дунд Юнагийн салбар инхүү нэгдэж байгаа юм байна. Тэгээ та бүхэн олноор өргөнөөр үйлчлүүлээрэй. За тэгээд за найз нөхдөдөө махшаарж идэн, хөвгчлөлтэн, инээлтэн, ойр дотнуур амьсгалыг бүрдүүлээд за тэгээд энд юу хийж болох юм гэхээр зөвхөн хоол идэх биш. Сонирхолтой тоглоом тоглож болно, дурсамжаа хамтдаа бүтээж болох юм цогц орчныг бий болгосон байгаа юм билэ. За тэгэхээр бид нэр илүү дэлгэрэнгүй мэдээллийг мэдих гэх юм бол Юна гэдэг энэ юуны Facebook хуудасаар Юна гэж хичээд аль биесны хуудсан гараад ирэх юм бол тэндээс мэдээллийг авах боломжтой. Манай нэвтрүүлэгтээ Юна BBQ найзууд хамт олон гэр бүлэрээ шарж идэнгээ инээд аз жаргалаа хуваалцаж дурсамж бүтээгэрээ гэсэн үрэтэйгээр хамтран ажиллаа. Баярлалаа. За нэг мах түлэн гэвэл ерөөс юм Юна зорих хэрэгтэй юм байна. Парадайс. Тэр мах түлэн гэдэг хамгийн гайхамшигт Монголд байдаг тансаглалтай. Тэгж төвлөдөг их хэмжээгээр тэгж төвлөдөг газар байгаа ч юм. Тий юу ч Юна ч бас нөгөө менюга шинжилээд аягүй гоё олон төрөл болж байгаа юм шүү дээ. За. Эрэстик. Мано. Өглөөний мэнд төргий ихвэ нөө. Өглөөний мэндээ. Өглөөний мэнд. За. Ирхмээ. Жохон энэ холбогдно гэдэг чи өөрөө баг ялагч болж байгаа биш үү? За баяр хүргэе. Ялагчаар тодорч. Өнөөдөр холбогдсон бүх хүмүүстээ баяр хүргэе. За тэр 3 асуулт. Холбогдсон бүх хүмүүс ялагч шүү. За. Герман элчин аль дүүрэгт байдаг вэ гэдэг асуултанд дүүргийн нэрийг хэлэх юм байна. Цаг ясан. Германы элчин. Хаана байдаг вүлээ? Герман элчин. Германы элчин чи одоо яг энэ юу гэж аль дүүрэгтэй байх юм бэ? За цаг явж байна. Цаг дууссан. 3. За 3 дүүрэг л байгаа шүү дээ. 2. 1. За хөлбөр хэлэхгүй бол за юу даах юм бэ? Чингэлтэй дээр авах уу? Чингэлтэй биш ээ. За холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За ялагч болсон. За ялагчтай баяр хүргэе. Холбогдох нь өөрөө барыг ялагчийн дайтай болсон юм шүү дээ. Би ингээ яг тооцсон чинь манад гэдэг элчингүүд ер нь бүгд ихэнх нь барыг нэг дүүрэгтэй тийм байна. Элчингийн гудамж нэ тэрэ бүгдээрээ барыг байдаг санагдлаа. Өөр дүүрэгтэй элчин юу вэ гэсэн чинь толгойд ерөөс одоогоор орж ирдэг вэ. Дугаараа нууцлсан сонсооч. Өглөөний мэнд. Өглөөний цагаан амс нөө бэлгэн байна. За сайхан амс нөө. Германы элчин аль дүүрэгтэй байдаг вэ? Цагаа явуулчих. За. Сүхбаатар юм уу? Сүхбаатар дүүрэгтэй байдаг байна. Баяр хүргэе. Тэгэлгүй байх уу? За Мүйсийн 3-ын харилцаа байдаг тийм. Дараагийн асуулт. Дараагийн асуулт ингэсэн байна. Гэрэл Павлов хонгор зэрэг дөрүүд ямар киноных вэ? Цаг явсан. Хин гинэ. Гэрэл Павлов хонгор. За цаг. Гэрэл Павлов хонгор. За би хонгорын л санаж байна да. Бусдын бол нэр юу вэ гэж бодох юм.
Нэг Цаг явж байгаа? Хоёр танихгүй дөр оруулсан. Баг гардаг гэсэн үг шүү дээ кинон дээрээ. За хамгийн гол гардаг дүрүүд нь өөр нэртэй. Энэ хонгорч нэгнийх нь Хоёр дугай. Нэг. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Орж ирсэн үг баярлалаа. За. Баярлалаа. За эфирийн маань утас 77 77 38 83 гэсэн утас руу заалганаа. За чиний ингээд нөгөө хүний танихгүй гэж бодсон ихний хоёр нь үү те? Тий, ихний хоёр нь. Нэрээ хальт гараад өнгөрдөг штэ гэж. Хальт гараад өнгөрдөг нэрүүд санаж байна те. Хонгор бол байдаг. 8088. Яа сайн байна уу? Сайн байна уу? Хинтээ холбогдсон? Төмрөө. Төмрөө радиого багасгаарай. Эсвэл бүр унтраагаарай. Шууд хэдүүлээ уцаараа ярина. За энэ радио унтраараа. За унтраацсан уу те? За. Гэрэл, Павлов, хонгор зэрэг дөрүүд ямар кинон дээр гардаг дөрүүд юм бэ? Тонголог тамир. Тонголог тамира баяр үргээ. Хонгор чинь хэнийх нь хөвдлээ? Гэрэл ямар ч гэсэн өнөө Сүхбаатар жанчны гэргинт тоглолт юм бэл. Хонгор чинь итгэл баяны хүү ах. Хүү ах те эрдний хүү биш юм. За. За дараагийн асуулт нь тохом гэж юу вэ? За эмэйтэй нэг юу хэлэх байна. За яах зориулттай юм бол? Одоо боцтон тавьж штэ нэг их. За. Тэгж тохом. За. Имэйлийн дор байх морины нурууг холхохоос хамгаалах эсгийг тийм ээ. За баяр үргээ. Ялтын асуулт. Нидерланд улс хэдэн онд нэрээ солисон бэ? За цаг явсан. Хөлбөр өгч болно шүү. Өмнө Голланд гэдэг байсан тий Холланд. За тэгвэл 2016, 2018, 2020, 2022 гэсэн дөрвөн хөлбраас аль нэгийг сонгоорой. За хоёр дахь сонгоо. 18 биш юм байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Чи уг нь газрын Холланд гэдэг. За тэгээд улсаар бол англиар нэрлэгдэх Нидерланд гэдэг нэрээр явна гэдэг нь. Холланд гэдэг нэг хоёрхан мужил байгаа юм биш үү тийм ээ? Мужийн. Тийм. Гэхдээ нийт тэр газрын бас ерөнхийдөө Холланд гэж нэрлэдэг те. Тэр намд ор газруудыг. За 77 77 38 83 гэдэг дугаар руу заалгаа шүү та бүхэн. За дараагийн сасууч орж ирсэн байна. 88 11. Өглөө нэмэнд очроо. Өглөө нэмэнд. Нидерланд улс хэдэн онд нэрээ солисон бэ? За 16-аас хэлчихсэн онууд. Бишээ сая 16, 20, 22 гэсэн гурван хэлбэр үлдлээ. Яа хэд за 16 арай 16 биш юм байна холбогсон баярлаа. За энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. Одоо бол ерөөсөө 20 22-ийн нэг үйл гэдэг үү шүү дээ, тийм байна. 20 юм уу 22. За энэ хоёр аль нэг юм байна. 77 77 38 83 гэсэн дугаар байгаа. За дараагийн сосогч залгаж байна. 94 95. Өглөөний минь байна. Байна. За гана. 3 дахь хүн болж байгаа хариултаа шууд авч болно. Гэхдээ 2 хөлбөр үлдсэн учраас та тааж болно. 50% магадaltaй байна. Нидерланд улс хэдэн онд 20 онд юм байна. Тэгэхээр нэрээ солиод 5 жил болж байгаа гэж хэлж болно. За. Дараагийн асуулт жоохон хүнд асуулт байна. Гэхдээ цаг үеийн таарах юм бол маш амархан хариулна. Навчин дээрх шүүдэр гэдэг энэ дууг анх хэн гэдэг дуучин дуулсан юм бэ? Юуны шүүдрээ? Навчин дээрх шүүдэр. Навчин дээр шүүдэр гэмээр гэдэг те. За цагаа явуулчих. Энийг анх хэн дуулсан бэ? Гурав. 2 1 биш юм байна. Халуусан баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За хөгжмийг даваа шүлэг балчинд орж битсэн. За энэ навчин дэрх шүүдэр гэдэг дуу анх 1978 онд юм шиг байна. За энэ хөлбөрөөр хэн дуулсан бэ гэдэг асуулт байгаа. Их нэртэй зориулж зохиосон гэж хэлээ. 99 өглөөний минь тасарчлаа. За дахиад залгаарай 77 77 38 83 энэ дугаар руу залганаа. Инээмсэглэл дуулсан гэж энэ. За зөв хөлбөр одоохондоо харагдахгүй байх шиг байна. Манайхан бичнэ хаа. Дөхүүлэх юм уу? Нэг дөхүүлэлт хийн гэвэл хамтлагт дуулж исэн эмэгтэй Монгол чуулга гэдгээр нь яах вэ те? 8828. Өглөөний минь байна уу? Өглөөний минь дээ мөчрөө. За, спикер дээр тавьсан байвал утсаа спикер дээрээс наваарай. Спикер биш болчихсон.
Боловсон уу? За, навчин тэрэг шүүдэр дууг анх хэн дуулж олны хүртэл болгосон юм бэ? Оюун чимэг гэдэг дууч. Оюун чимэг гэдэг дуучаан. Баяр үргэе. За, дараагийн асуулт нь ногт гүйлгэх гэж юу гэсэн үг вэ? Юу гэсэн утгатай хэлц үг вэ? Ногт гүйлгэх. Адуутай холбоотой байхгүй. Харин адуутай холбоотой юм тий. Тий, адуу улгаалахыг хэлэхгүй л. Итгэлтэй байна уу гэл. Гэхдээ бид одоо хөлбөр хэлж цаг дуусгаж байна. 3. Тэгээд хэлээд оны хийс. Яа, адуу хулгайлж хас газраас худалдах гэдгийг ногт гүйлгэх гэж ярьдаг юм байна шүү дээ. Адуу уулгаалах гэж хэлэхгүй байлгүй дээ гэсэн. За тэгвэл янз юм ба. Ялтын асуулт бол манай аврагт амархан асуулт ах уу. Манай нийслэл Улаанбаатар гэдэг нэрээ хэдэн онд авсан бэ? Он хэлэх юм байна цагаас. 24 он уу? 1924. Оо, баяр үргье. За, өстө дийлж үзүүлж байна. Дийлж ялт авч байна. За, нэрийг нь тэмдэглээд авчлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За одоо нэг сонсогч амжуул аваад амжихгүй л тэгээ нэвтрүүлгийн маань цаг дуусах юм байна. Нэг гоё асуулт байгаад байгаа. Энэ асуултыг би асуучмаа. Шууд асуучаач. Ихнийхэр нь. Аль нь? За чи надад дугаар нь хэлдэ. За би шууд одоо асуунаа. 88 тэг 3. Байна сайн байна өглөөний минь. За өглөөний минь дээ. Нэр нь хэн бэлээ? Баяра. За баяра. Дорж Махатма Ганди Москва Чингүн Жав зэргийг юу нэгтгэж байгаа вэ? За цаг явсан. За би яасан гинэ? Дорж Махатма Ганди Москва Чингүн Жав зэргийг юу нэгтгэж байгаа вэ? Цаг явсан. Чингүн Жав. Бодно. За мэдхгүй байна. Дараагийн өндөө өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За энэ асуултыг үлдээгээд юу яа? Ялагчтай зарлая. Хүн аалз, намун, охиноо, анхаа, мөнх жаргал гэсэн 5 хүн 3 асуултанд хариулж ялагч болсон байна. За мөн өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон холбогдож чадсан бүх хүмүүсийг ялагч гэж эрхмөө ман зарласан. Тэгэхээр та бүхэнд холбогдсонд баярлалаа. Нэвтрүүлэгтээ Ариг банк хамтран ажилласан 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна лээ. За мөн Юна BBQ хамтран ажилласан найзууд хамт олон гэр бүлэрээ махшарж идэнгээ инээд аз жаргалаа хуваалцаж дурсамж бүтээгээрээ гэсэн уриатаагаар хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээг үлээн сонсороо 9 цаг 10 минутаас хот топ нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Аргу. Баярлалаа цэцэг. За баярлалаа.